Өнөөдрийн төрийн байгуулалтын байнгын хороо 12 гишүүнтэйгээр хуралдаанаа эхлүүлсэн. За хуралд суусан 12 гишүүний 5 амар жаргал гишүүний өргөдлийг хүлээн авч хэлэлцэх хэрэгтэй хэмээн саналаа өгсөн. Гэсэн ч олонх түүний өргөдлийг дэмжсэнгүй. Товчхондоо бол гишүүнээсээ татгалзах 4 үндслэл нийгмийн эдийн засагтай холбогдож байлаа. За төсвийн алдагдал, өрийн хэмжээ нэмэгдсэн, харин гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Төгрөгийн ханш унсаар байгаа нь улсын хурал засгийн газрын буруутай үйл ажиллагаатай нэгт холбоотой. Тиймээс төр нь иргэдээс уучлалт гуйдаг, хариуцлага хүлээдэг байх ёстой гэж тэрээр тайлбарласан юм. Хэлсэн энэ бүгд өнөөдөр бий болчихсон зүйл биш ээ. Энэ олон жил хуримтлагдсан, шийдэх хүсэлгүй учраас угжирсан, одоо шийдэх гэж чадахгүй байгаа асуудлууд юм байна. Тийм ч учраас ард иргэд бухимдлаа илэрхийлж 12 жилийн дараа ардчилсан намд саналаа өгч засаг барих эрхийг олгосон юм аа. Монголчууд ардчилсан намд маш их найдаж, маш их өндөр хүлээлт үүсгдэг. Тэр хүлээлтийн хэмжээнд бид ажиллах учиртай юм. Харамсалтай нь би чадахгүй байна гэж үзэж байгаа. Төр хувийн хөвшилтэд хутгалдаж тэдний үйл ажиллагааг боомлдог ийм жишг зөвхөн энэ жил бий болоогүй. Сүүлийн 20 жил ужиграад байгаа бас нэг зөв бус тогтол. Шүүхэн шудраг үнэн бус засгийн газар улсын хурлаа зөвхөн үнэн зөв ажиллаж байна гэдэг нэгтлийг барьсан шийдвэртэй сууж байдаг. За уг нь засаг төр гэлтгүүгээр шүүх бурууг нь тогтоодог бодит байдал байдаг бол энэ зөв голдол гэсэн юм аа. За өнөөдөр төрийн албан хаагч сайд дарга нар өөрийн гарын үсгээ яаж мөнгө олох вэ гэж боддгоос бус их орны хөгжил стратеги төлөвлөгөөний талаар үнэхээр бодохоо болсон байна. За ийм нөхцөлд энэ бүхэнд анхаарал хандуулж цаашид засахад нь улсын хурал засгийн газар хариуцлага хүлээн авч чаддгүй юм бол би хүлээнэ гэж тэрээр тайлбарлаа. Өөрөө чинь 7 өндөр хүмүүрээ бөөлчихөд би санаа зовж байна л да. Манай ардсан намынхан бол хитрхи бялуундаа бол бялуурсан байгаа. Одоо та нарын өөрсдөө чинь дундаас үнэхээр болохоо байцсан байна гэдгийг бол би амар жаргалж хэлж байна гэж. Юм боддог хүн бол өнөөдөр юу болоод байгааг анзаарах учиртай. Тийм учраас би их баригч хүчинд та нар анхаараач, анзаараач. Энэ ядалтынхаа нэг хөөрлөөсөө буугаач, хөрсөн дээрээ буугаач гэж хэлмээр байна. Энэ нь улс төрийн хариуцлага хүлээх соёл гэсэн. За түүний байр суурьнд намынхан нөхөд санал нэг байгаа боловч энэ зөв бус тогтлыг засахад хамтраад ажиллаж яагаад болохгүй гэдэг саналыг мөн хэлсэн юм а. Мөн өөрөө хариуцлага хүлээн гэж байгаа боловч хариуцлага зугтаж байгаа хэрэг биш үү гэдгийг ч хэлэх гишүүд байлаа. Олонх эсвэл арчилсан нам за бүр шүүх засаглал хариуцлагатай ажиллахгүй байгаа учраас энэ хариуцлага хүлээхгүй байгаа хүмүүсийн өмнөөс би урдуур нь орж хариуцлагын хүлээлээ гэж та хэлж байна. Тэгэхээр эн чинь та хариуцлагагүй хүмүүсийг хаацалж байгаа үйлдэл биш юм уу? Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс эдийн засагт оройтож байгаа. За гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа нь үнэн. 3 засаглал хэд танхаасан мэрэгжилтэй боловсон хүчин өгүүлэгдэж тэднийх нь оронд бурхангүй газрын бомб галзуурна гэдэг болж байгаа. За тиймээс үүнийг бодлогын хүрээнд засах хэрэгтэй. Гэхдээ ийм байлаа гэд ажиллаа өгөөд эрхэм гишүүнийхээ эрхийг өгчгөөд удамжинд гарч засна гэвэл бүтэхгүй гэдгийг намын нөхд мөн онцолсон. Та бол улсын хурлын гишүүн байх ёстой. Өнөөдөр хуулиар хууль тогтоох дээд байгууллага та түрүү томьёолсон. Энд та байж өөрийнхөө бодлогыг зас залруулах ажлаа бидэнтэй хамтарч хийх ийм үүрэгтэй. Тийм учраас би таны өргөдлийг хүлээж авахгүй гэдэг дээр санал өгнө гэж хэлв. Та сая хэллээ. Одоо ажиллах учиртай байна гэж. Тийм ээ, үнэхээр одоо ажиллах учиртай байна. Хамтдаа ажиллая гэж хэлье. Хамтдаа энэ хариуцлагын төлөө их хурлын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хууль санаачлах, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлуудаа хий. Амар жаргал гишүүн өнөөдөр энэ нийгэмд гомдох эрх байхгүй. Гудрах эрх байхгүй. Хариуцлага хүлээх эрхч байхгүй. Энэ хүн ажиллаа хийх ёстой. Энэ ажлуудыг хамтарч хийх гол хүн нь бол би амар жаргал гишүүнийг олон жилийн энэ парламент туршлага хөрөнгөлсөний хувьд хамгийн тэргуунд явах ёстой хүн ухарж байгаад би гайхаж байгаа. Хэдийгээр өнөөдөр амар жаргал гишүүний өргөдлийг байнгын хорооны гишүүд дэмжээгүй ч энэ асуудал улсын хурлын чуулганаар энэ 7 хоног багтаж эцэслэн хэлцэгдэх юм а.